Ер нь бол би өөрөө өсөх юм шаардтай. Тэгээ энэ ангид ороод авахулчгүй. Миний зорилго бол асар агуу. Энд одоо мундаг болчихно гэдэг авсан шүү дээ. Өглөө зэрдэг болчихно бол өөртөө эзэн болчих. Би бол үнэхээр хатуу зогсож байгаа. Дуучнаа, жүжигчнөө, хөтлөгч юу гэ те нэлтгэгч юу гээл. Өндөр барилга хөгжил биш гэдгийг өдөр ирсэн мэдэрч байгаа. Манай монголчууд үнэхээр лаг. Бид дахиад л хийж бүтээж, хөдөлмөрлж, хичээж зүтгэж яваа нэг нэвтрүүлэгтээ оролцууллаа. Аливаа улс орн хөгж хөгвийн залуусаас нь шалтгаалдаг. Учир нь залуу хүн бол нийгмийн баялаг. Залуусын өнөөдөр хийж бүтээж байгаа үйл хэрэг, ажил хөдөлмөр, маргаашин ирээдүйг тодорхойлно. Энэ ч утгаараа манайд боловсралтай хийж бүтэе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуус олон байгаагийн нэг нь Немосрын учрал юм. Яг гол миний бодож өгдөг зүйл маань бол яг залуу хүн. Тэгээд залуу хүн бол яг өөрийнхөө хэмжээнд үргэлж урагшилж байх ёстой. Тэр утгаараа алхам гишгэн болгондоо өөртөө нэг зорилтыг тавьдаг. Миний зорилго бол асар агуу. Одоо хол байгаа. Зарим хүн сонсоод боломжгүй зорилго тавих юм аа гэж хэлдэг л дээ. Том амжилтанд хүрнэ гэдэг бол асар хол байгаа. Хамгийн гол нь тэнд хүрэхэд би ойртох ёстой гэдэг үүднээсээ л хандыг бодож явъя гэж боддог. Тэгээ ер нь бол амжилт гэдэг зүйлийн одоо тэгээ өөрөө амжилтын зам маань зөв ингэж эхэлж байна. Хамгийн гол нь замаа зөв олж чадсан болов уу гэж боддог. Тэгэхээр хамгийн гол нь амжилт гэдэг нэг уул байж тэрийг нэг бүдггээ харж байна. Тэндээ бол очих бодлого, мөрөөдөл, хүсэл, эрмэлзэл бол байгаа. Шинийг сэтгэдэг, оролддог, хөдөлмөрлөдөг хүн л бусдад дурсагдахаар түүхийг үлдээж чаддаг. Залуу нас гэдэг өөрөө мөрөөдөл байдаг. Мөрөөдөлдөө хүрэхин тулд залуу хүн юу хийж, яаж ажиллах ёстойг тэр өөрөөрөө харуулж чадж байгаа. Тэрээр багаасаа л хэрэг дуртай, сониуч хөөхд байлаа. Аав ээжтэй яагаад гэсэн асуултыг байнга тавьдаг, аливаа зүйлийн учрыг олох гэж мэрийдэг байсан гэдэг. За ингээд энэ бол одоо 15 дугаар хорооллын 31 дугаар байр гэж одоо хүн бол аптиктэй байр гэж мэддэг. Тэгэхээр ийм одоо 5 давхар одоо сайхан байр байгаа. Тэгээ энэ бол бас миний одоо амьдарч байсан. Дээрээс нь би эндээс бол сургуульдаа явдаг байсан. Энд тоглож наадаж байсан. Одоо ийм сайхан дурсамжтай байр гэж одоо бас бодож хаяа энэгээрээ бас их дуртай. Тэгээд өөрөө бол энд ч мэдээж хүүхэд насны бас сайн одоо хөгжилтэй тэр мөч болгон энд бол өнгөрсөн. Дээрээс нь эндээс миний одоо тэр эрдмийн зам сурах үйлс маань эхэлж яг эндээс гараад өглөө болгон сургууль руугаа явдаг юм байла. Тэгээд одоо бол манай орц бол яг тэр аптиктай орцсон. Тэр аптиктай орцсонд бол манайх байдаг байсан 4 давхарт энэ байранд байгаагүй байсан бол би бас энэ сургуультай тэгээд 97 дугаар сургуульд орохгүй байх байсан. Энэ байранд байгаагүй байсан магадгүй те одоо манай эцэг сургуульч байд юм уу тэнд 15 дугаар хороолт байгуулагдахгүй байх байсан ч юм билүү те. Тэгэхээр энэ бол маш их зүйлийг эхлүүлж өгсөн, маш их зүйлийн суурийг тавьж өгсөн их сайхан газар гэж бодож баярлж явдаг. За тэгэхээр бас яг орчиндоо ороод ирлээ. Тэгээ бас их хаалганыхад иргэд зогссон. Мэдээж энд бол айл амьдарч байгаа учраас орох боломжгүй. Тэгээ яг энэ одоо байр маань байна. Тэгээ 4 давхарт. Тэгээд эндээс бол их л одоо баяр хөөртэйгээр тий хаз жаргалтайгаар гарч сургуульдаа явдаг, гадаа тоглодог тий ээж аав одоо нөгөө ажиллаас нэрхийг хүлээдэг юм сайхан цаг мөчүүд бол энд их өнгөрсөн. Тэгээд яг ингээд энд бол уг нь саксны талбай тий бусад талбайнууд нь айгүй хэсэлүүхэн хүүхдүүд тоглож наадах сайхан боломжтой байсан. Одоо харин ингээд их олон байшин барилга баригдсан чинь яг миний нөгөө тоглож исэн талбай байхгүй болсон. Тэр нь бол харамсалтай. За тэгэхээр яг энэ манай тоглодог байсан. Дээрээс нь яг ингээд энэгээр ингээд сургуульдаа явдаг байсан зам маань байна. Тэгээд энэгээр бол өвөл бол маш их цас орцсон байдаг учраас их гоё. Тэгээд ялангуяа өглөө ингээд нэг гарч идэн ч юм уу те тусгай явахд их сайхан байдаг байсан. Одоо их тэр үе бол бас их тод санагдаж байна. Бид чинь бүр баг бэлтгэл ангиас одоо 17 8 жил найзалж байгаа тий. Анхандаа бол бид зүгээр тоглоод наадаад гадуур явдаг байсан бол дараа нэг ангид орвол тий сургууль соёл хичээл ном хамт тэгэл явдаг байсан. Тэгээд их сургууль 10 жилээ төгсөөд их сургууль хаад төгсөөд одоо тий хамтдаа ингээ ажиллаад явж байгаа.
Тэгэл нүдэн дээр ингээл хаяа битээр ингээл амраалал гадуур ингээл ажил төрөл хийх явж байгаа юм шиг боловч нэм итгэл бас нэг ном бичсэн л хийждэг байхгүй. Тэгэл ном бичсэн тэр ийм гоё юм хийвэл зүгээр нь яах вэ ихүү гэл сүүлгээ авдаг тий. Би бас чадчих нэрээ бас ингүүл зүгээр юм биш үү гэл өөрийнхөө саналыг хэлдэг. Тэгэл ер маш олон зүйлийг нэг дор бүтээсэн л явж байдаг. Бага багтаа нэг бас алтны ирэл гарна марна гэл өглөө сургуультай гарахтаа нэг жоохон байсан шүү дээ. 2 3 дахь анги хүүхдүүд чинь гарч идэм барайл нь манай сургууль чинь болохоор 97 сургууль. Тэгээд нэг юу 5 минут ч хүрэхгүй барах хугацаанд алхаа орчдөг сургуульд цагийн өмнө гараад явдаг байсан юм. Тэрээр багаасаа л бусдад зааж сургадаг багш мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан юм. Ийм шийдвэр гарах болсон нь эцэг эхтийн холбоотой гэж байлаа. Манай ээж аваа хоёулаа багш, хоёулаа одоо шинжлэх ухааны доктор хүмүүс. Би л эрдэмтэн болно, багш болно. Би нэг хатуу ойлгоцсон. Угаасаа л бүр багасаа л тэгж боддог байсан учраас одоо яг тэр ажиллаа л хийж байгаа учраас би тэрэндээ л аз жаргалтай байдаг. Миний дүү шиг ангийн найзууд, миний гэр шиг эрдмийн мөргөө, эрхэм баян бүхэнтэйгээ сургуулаа би зүүрлэн, илүү гоё байшинтай ихтэй сургуулиуд олонч эрдмийн жигүүр хайрласан 97 дугаар сургуулаа мартахгүй гэж. Тэрээр 97 дугаар сургуулийн сурагч байлаа. Энэ сургууль нь түүнтэй түүх дурсамжаар хамгийн холбогдсон газар гэдгээр. Учир нь эндээс хичээлдээ сайн сурахын ашиг тусаас эхлээд өөрийгөө илэрхийлэх, бусадтай хэрхэн өрсөлдөх чадварыг хүртэл суралцсан юм. Ангир орох уу? Тийм ангид ороод авахулчих уу? Аа. За. Би чамайг ямар сан ангир орох. За. Араас чи явж байгаа зэрэг нөхгүй юу? Би чи энд суралцж байхдаа бол их тийм бүтлгүүлтэй айгу. Ягаад гэхээр ер нь бол нэлээ махлагдаг хүүхэд байсан. Багын тэгээ спортын одоо сагсан нэг одоо хичээл орж явахд ч байдаг юм уу. Тэгээ модон мориноор арайхтал маш таарав. Тэгээ ер нь өөрөө тийм нэг юм жоохон махлагдаг утаа хөдөлгөөнтэй байна шүү дээ. Би бүгдлээс юм шүү. Тэгээд дандаа надад нэг сонир зүйл нь юу гэхээр 90 дугаар сургуульд надад дандаа өрсөлдөгч байсан. Ангийнхаа хамгийн мундаг байхыг хүсдэг. Тэг хүүхд болгонд тэгж боддог шүү. Тэгэхээр 97-д байхад тэгэхэд бол манай одоо ангийн дарга байсан одоо баяр жаргал гэдэг бас мундаг сурдаг манай найз байгаа тий. Баяраа бол хамгийн мундаг. Тэгээ би бол яг Монгол айл орон зохиол юу гэдэг тэрэн жилдээ бас илүү байж болно. Гэхдээ нөө математик дээр л одоо хүүхдийн чинь нөө математик дээр сайн үгүйгээр л бас тий мэдээ цензуурлаа шүү. Тэгээ би дандаа нөө хоёрт орчод байдаг. Тэгэл хичээгээл өмнө шүн төрүүлж давтаал хурж ирэл ингээл бичээл тэгэл төрүүллээдээ гэл харахад л тэнд баяр жаргал үзүүлсэн зогсож идэг те. Тэгэл нэг ийм байдалтай. Тэгэл ингээл дандаа өрсөлдөгчтэй байсан айгу надад тэгээ улам сайн суралцах тийм ирч хүчийг бэлгэлсэн баг гэж боддог. Манай анги бол энэ чинь англи хэлний гүнзгийрэлсэн сургалттай. Тэгээ манай анги чинь бас эндээ телевизтэй тэр үедээ л нэг видео үздэг те. Престоктай тэгэл ингээл телевизтэй аюу тийм тоног төхөөрөмжийг сайн ангагдсан ингээд үзүүлэнтэй байсан. Одоо бол энэ математикийн анги болсон юм шиг байна. Бага анги одоо ангийнхантайгаа одоо хүртэл найзлаад явж байгаа. Тэгэхээр эндээс бол би хамгийн сайн найз нарыгаа, хамгийн сайн хамт олныг, хамгийн сайн багшийг, хамгийн сайн сургуулийг олсон баг гэж бодож явна. Бичил болохлоо зэрэг багада айгуу тийм хөөрхөн сэргэлэн цаваа. Их шүлэг зохиодог. Айгуу гоё бичдэг. Анги хамт олонтойгоо их үсэг нийтж ийм хөвгдөөсөн. Би бас хаяад хичээл ордог байсан. Ороход бол хичээл номд айгуух тийм шамдаж, мэрийж оролцдог. Ангийнхаа одоо тэр анги хамт олноо манлайлсан тийм тэргүүний сурагч байсан. Тэгээ надад зориулж нэг тийм яг монгол хэлний хичээлд болж байсан. Надад зориулж нэг тийм тэр хүүхэн богинохон хугацаанд айгуу хөөрхөн шүлэг бичиж өгсөн. Тэр шүлэг нь бол одоо надад бүр одоо ч болтол хадгалаас би бас түр орж байгаа ч гэлээ гэсэн учраас маань надад бичиж өгсөн юм даа гэсэн. Айгуу хөөрхөн шүлэг зохиодог. Өөрөө бас шүлгөө уншдаг, зохиодог тийм хүүхэд байсан санагдав. Намайг одоо энэ нэг үүдэнд зогсож байхдаа түлхсэн манай нэг ангийн найз байгаа л та. Тэгээд манай гэж бол 3 сахилгагүй хүүхэд байсан. Тэгээд би чи тэр шүлэг бичдэг. Тэгэл ерөөсөө л шүлэг бичдэг хүн чинь зохион бичлэг нэг тийм айгуух бичдэг. Тэгэл нэг удаа тэр түлхсэн. Тэгээд дараа нь бол ингээд хараад авах манай ингэ хичээл дээр чинь өөмүүлдэг нэг 3 нөхөр байна шүү. Тэгэл өөмүүлдэг. Гэхдээ тэр 3 байхгүй бол анги тийм нэг уутгар үнэхтэй. Тэр 3 байвал нэг сайхан болоод байдаг. Хөгжөөдөг. Тэгээд тэр 3-уудаа зориулаад манай ангийн 3 гээд нэг шүлэг хүчсэн 4 мөр. Одоо 4 мөрийн санаж л та нэлээд хэдэн мөртөө. Манай ангийн марзан 3, малгайгаа марчдаг, мартамхай 3,
П-гэр ихэлсэн ерөөл амнаасаа аваад хайчих бол П-д гэрч гисэн гуруулаа ангийн сайн найзууд гэх нэг ийм шүлэг өччихсэн. Тэгээд хүүхэд бас П-гэр ихэлсэн ерөөл муухай юм байна гэдгийг л тэр үед л бодоодсэн юм шиг. Хэрвээ та бусад хүмүүсийн боловсрал, чадвар, туршлага, нөлөөг ашиглаж сурвал танд амжилт аз илүү хурдан найдвартай ирнэ. Хөдөлмөр хүнийг бүтээдэг болохыг ойлгож, хөлс хүчээ шавхаж, альва зүйлд шин сэтгэлээсээ хандах нь ямар чухал болохыг амжилтанд хүрсэн хүмүүс харуулж чадсан. Учирлч залуу хүнийхээ хувьд тэдний дадлаг туршлагаас суралцаж сургаал зөвлөмжийг сонсдог. Төвний хувьд өөрийн эцэг эх болон олон сайхан эрдэмтэн багш нараас үлгэрлэг зүйл их бай. Тэр их үлгэрлийг учрал өөрийн сурч байсан их сургуулиас л авсан юм. За тэгэхээр Чингис хааны нэрэмжтэй ихцсэн их сургууль бол мэдээж одоо миний өнөөдрийн ажил амьдралтай бол салшгүй холбоотой. Тэгэхээр би энэ сургуульдаа бол суралцаж төгссөн. Мөн дээрээс нь энэ сургуульд ажиллаж байгаа. Би чинь нэг оюутан гэдгээсээ гадна нэг цолч юу аах вэ? Нэг нэртэй шүү дээ. Энэ юу нэг захирлын хүүхэд гээд нэг юм нэртэй. Захирлын хүүхэд байна гэдэг бол яг хүмүүст бол их гой санагдаж байгаа бах тий. Захирлын хүүхэд байна гэдэг нь надад асар их хариуцлагатай байсан. Яагаад гэхээр захирлын хүүхдийн зүгээр нэг бол биш тий. Захирлын хүүхдийн онд сурж байгаа зүгээр л нэг алхам бол тэр онд сурж байгаа зүйл биш. Захирлын хүүхэд бол яг мэдээж бүр илүү ээжиж бусад хүн хүлээж зөвшөөрнө. Гэдэл ингээл асар их хариуцлага байдаг байсан л та. Хүмүүс нэг зөвөр ингээл хичээл хийж явж байгаа л онц авчаал явдагтай адилхан би явах юм бол миний дүн үн цэнийг олчих واخ гээл те. Үргэлж хичээдэг. Дээрээс надтай их хүмүүс барьцах واخ. Би хичээлээ таслаад яваад байх юм бол те мэдээж бусад хүмүүстэй бид нар яаж хариуцлага тооцох вэ? Тэгэхээр би яг бусад оюутнуудын жишгээр суралцж байсан. Тэр одоо би хэсэг сургуулийнхаа нэрийг гаргая. Тэ зөвхөн эндээ биш. Би сургуулийнхаа анги хамтуулынхаа нэрийг нийгэмд бус сургуулиудад гаргая гэдэг үүднээсээ асар олон тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцоод эрдэмшлийн уралдуудад илтгэл тавьдаг ийм л идэвхтэй оюутан байсан. Хүн болгон яриад байдаг байхгүй. Чи айгу зарим нэг удахгүй ярина л да. Манайхны сэтгэлгээ бас их хоцрогдож байгаа юм уу да. Тэгж би хардаг. Юу гэхээр би шалгалттай гэж заримдаа хэлэхээр чи одоо захирлын хүүхдийн би тавиулчихгүй дүнгийн гэж хэлдэг. Энэ бол одоо бид нар чинь те 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс өөрсдийгөө авч явах хэрэгтэй. Өөрсдөө ухамсараар бид нар амьдарч байгаа учраас хизээж ийм дороочсон сэтгэлгээгээр дороочсон бодлоо аливаа зүйл бити хандаасаа гэдэг үднээс. Магадгүй би тэр үед тэгээд дүнгээ авдаг байсан бол би өнөөдөр хэн бэ те? Би ийм яриа зогс ирэхгүй шүү дээ. Би өнөөдөр тэр үед оюутан шиг оюутан байсан. Би сурсан чиг сурсан учраас сургуулийнхаа нэрийг хамт олонныхоо нэрийг гаргаж чадчихсан учраас өнөөдөр яг намайг хараад үзээ сууж байгаа хүмүүс манай анги хамт олон те нэрээ бид нэр сайхан сурч ирсэн шүү гэд сууж байгаа бах. Тийм учраас би ангийнхандаа маш те бас энэ сайн мэндийг хүргэе. Дээрээс нь манай ангийн багштай амар баясгалан гэдэг багш маань байгаа. Багштай баярлалаа. Бид нар хамт ажиллаад явж байгаа. Энэгээр одоо зургууд байгаа. Тэгээ энэ зургуудыг ингээ харж байхад бол миний бас бахархаж бас их баярлаж явдаг зүйл юу гэхээр энэ Альма Матер 2007 гэдэг Монгол улсын оны шилдэг оюутан болж төрийн ордонд одоо тэр үеийн аржилсан намын дарга Шадар сайд одоо Алтан үе даргаас энд одоо ингэ шагнал гардаад тэгээ дараа нь би одоо энэ дарга нарын урд төрийн ордны их танхимд одоо шилдэг оюутан яаж болох вэ гэдэг лекцийг уншижсэн. Төрийн ордны их танхимд тэгээ лекц уншина гэдэг бол энэ хүн болгонд олдоод байхгүй хувь тохиол